Нэгдүгээрт Монгол улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицлох, хүний эрх хэрэгжүүлөөг дэдсэн нийгмийг бий болгох үндсэн зорилгынхаа хүрээнд хүний эрх баталгаатай хангагдаж, хамгаалагдаж байгаа дээр бол анхаарлаа хандуулж ажиллах нь бол зүйтэй гэж ингэж үзсний үндсэн дээр үндсэн хуулийн цэц нь хүний үндсэн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг хэдийгээр шүүхээр шийдэгдсэн байсан ч гэсэн цэц дээр авч хэлцдэг байхын зохицуултыг хийж өгч байгаагаараа нэгдэх онцлогтой зүйл болж байна. За хоёрдугаарт үндсэн хуулийн цэцийн гишүүн удаа дараа сонгогдож зарим тохиолдолд 18 жил, зарим тохиолдолд 26 жилийн туршид үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж ирсэн явдал нь улс төрөөс хараат байгаад байгаа нөхцөлийг илэрхийлж байна гэж үндсэн хууль судлалын мэргэжлийн судлаачид үзэж ирсэн байдаг. 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр хүртэл энэ асуудал хөндөгдөж ярьсан боловч тухайн үедээ дэмжлэг авч чадаагүй. Тэгвэл энэ удаа засгийн газраас өргөн барьсан төсөл дээр үндсэн хуулийн цэцийн гишүүн нь зөвхөн нэг удаа нэмж цэцийн гишүүнээр 6 жилээр дахин сонгогдох боломжтой гэдэг зохицуултыг оруулж ирж байгаагаараа үндсэн хуулийн цэцийн гишүүд нь тодорхой хугацааны хязгаарлалттай мөн дээрээс нь хараат бусаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаар онцлог байна.